Өө лаг амар лайв хийжсэн чинь. Камерын дуран гарчгаа бүрсийгээд тахлаар. Энэ дээр харин хэдэн шир хийгээд авчтай юм. Сайн нэстэ балаа хэлчихлээ. Лайв ихлүүлээд дурангаа арчиж гэсэн чинь лайваа тастаа ичтэй. Илэг авах юм. За хитэн шир хийчихлээ. За шулуухаа л хэлнэ. Монгол Ардын намын баг хурлын шийдвэрийг хүлээж ийлээ. Монгол Ардын намын баг хурлын шийдвэрийг хүмүүс Монгол Ардын намын дотоод асуудал маниуст хамаагүй гэж бодож байгаа бол үгүй. Бидний сайхан муухай амьдрахыг тэд нар шийдэж байгаа. Тэгэхээр бид нар хооштой хулгайчуудтайгаа ингээд байх юм уу? Энэ лоовирчтайгаа өдөр шөнөгүй ярьж идэг энэ нүүрсчтайгаа хулгайчтайгаа ингээд үрдүүлэх юм уу? Эсвэл эднэрээс салах юм уу гэдэг юм байсан. Хулгайч нар дийлчлээ. Лоовирч дийллээ. Аргагүй. Эдгээр одоо асар их мөнгөтэй байна. Бүгдийг худалдаж авсан. За амар уйсгалан дэмжсэн хүмүүс бол бүгд худалдагдсан. Амар уйсгалан та нар мэдж байгаа шүү дээ. Харбины гэрээ, нүүрсний гэрээ те. Ямар аимшигтай гэрээ хийчлээ. Монгол улсыг яаж хохироолоо. Монгол улсыг хятадд худалдсан шүү дээ ер нь. Амар уйсгалан дууг нь их хурлын дарга нь хангалттай байхгүй юу? Тэгэхэд яагаад ингэж аимшигтайгаар чичирч Ардын намын даргаыг авах гэж Монгол улсын ерөнхий сайд болох гэж ингэж дайрав. Өмнө нь энэ хүн генсек байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. 8 жил болсон. Гэхдээ энэ нь бол бүх юмыг зохицуулдаг. Яг хорны суудал ил гардаггүй, далд байдаг. Тэгсэн хэрнээ бүх одоо авилга албан тушаалын хэргийг хямжаадаг, бүгдийг гүйцэтгэдэг, бүгдийг одоо гартаа бааздаг. Эмэл вестэн дээр байсан. Харамсалтай байна. Уг нь бол Монгол хүнэн дээр байсан. Би бол дотроо бидэрт сонголт байгаагүй шүү дээ. Ерөөсөө зандан шат руу амар уйсгална. Тэр улсаа хятадд худалдсан хүнийг сонгох уу? Тэгээ энийг зогсоох гэж яваа нөхрийг сонгох уу гэдэг л дэмжих үү гэдэг л хоёр юм байсан. Тэгээд баг хурлын харлаа илгээ юм болж байна. Уг нь бол сонгуул нь 3-2-оор намын дөрвөн те дотоод журманч гэдэг юм. Намын даргаа сонгох. 3-2 хүний одоо 3-2-ын саналыг авч иж тэгэхээр одоо 60-аас дээш хувийн санал авна гэсэн үг шүү дээ. 10% дотмын 6 100 хүн байх юм бол 60-аас одоо 60 хүн санал өгч иж намын дарга баталгаажлана гэсэн байдаг. Гэтэл эндээ хүрдгүү 50-40 дээр ингээд амар уйслан гараад ирж байна. Тэгэнгүүт одоо яаж шийдэж байна гэхлээр ямар ч өрсөлдөгчгүйгээр амар уйсгалан сонгох уу яах вэ? Тим үгүй гэдэг санал авах юм гинэ. Ёо fuck. Та нар наадмаар нэг бүх гаргаж ирчээ. Наадмаар нэг бүх дивжэн дээр гаргаж ирчээ. Энэ хүнийг төрүүлүүлэх үү болох уу гэх тим үгүйгээ санал авчиж. Үндэсний бүхийнхэн 4 тим зачиж нэг бүх гаргаж ирж Чингисийн тэр юуны 9 үлд цагаан тугныхаа тэнд зогсоож байгаа. Тэгээ стадионд байгаа хүмүүсээс за энэ үнийг төрүүлүүлэх үгүй юу гэд тим үгүйгээ санал аваад төрүүлүүлчихэж өрсөлдөгч бүхтөө барилдуулахгүйгээр ийм илгийн юм гэдэг юм. Өрсөлдөгчгүй санал хураамж гэх шиг. Үнэхээр мөнгөтэй байна.
бүгдийг худалдаж авч байна. Хэвээ гахтал мөнгө өгөөд ингээл худалдаад авчиж болдоо юм байна. Яасан заяан хайцсан ямны шин ард дээр гарч ард юм юм уу? За одоо нэг гайг болчих хөлөөдөө ихлээр нэг хулгайч гараад ирэх. Тэгээ хамгийн амар нэг оюун эрдэнэ өргөдлөө өгөөгүй байдаг. Оюун эрдэнүүд амар баясгалан дараагийн хүзэр болгоод амар баясгалан ардын намын дарга болох юм бол би өргөдлөө өгнө. Амар баясгалан ардын намын дарга болж чадахгүй би өргөдлөө өгөхгүй гэсэн юм байсан шүү дээ. Өдий үлдэл данх оюун эрдэнэ яагаад өргөдлөө өгөөгүй? Оюун эрдэнэ итгэл үзүүлээч наддаа гэж дуудуулсан шүү дээ. Итгэл үзүүлээч наддаа гэдэг дуудуулуулаад дуудуулж үзүүлээд тэгээ нөгөөдөл нь алгаад ашаагүй шүү дээ. Оюун эрдэнэ унтсан шүү дээ. Би яагаад өргөдлөө өгөхгүй энэ олон сар зүхтааж байгаа юм? Юу нуух гэдэг юм? Оюун эрдэнэ хятадын талд улсаа өгсөн үнэн үү? Үнэн. Амар баясгалан яг баруун гар нь мөн. Амар баясгалан схемийг зурсан уу? Зурсан. Тэгээ одоо ингээд хятадд Монголыг тушаасан энэ багт ингээд санал өгчлөө. Тэгэхээр ардын намын баг хурлын гишүүдийн 50-аас дээш хувь нь бол эрлээ зөвлөцүүд юм байна. Хятадын талыг баримтлагч нар юм байна. Улсаа хятадд өгсөн улгаачуудад хэмжээ гаргаад ирлээ. Амар эсвэл хизээч тэмээд би нүүр сулхаа хийсэн. Тэмээд би адмиралын нууц ноёнтоо. Тэмээд би нүүрсний улгаачаа гэж хизээч хэлэхгүй шүү дээ. Ямар ч улгаач гүрийдэн шүү дээ. Гүү би аваагүй өстой мэдхгүй л хэдэн шүү дээ. Тэгээ нотлох баримтууд нь байгаад шүү дээ. Одоо Монголын ард түмэн энэ хоёрыг хамгаалах хэрэгтэй шүү дээ. Одоо энэ хоёрыг эдгээр нэцлэн бяцтайвсан. Энэ дуурж байгаа юм зөрөгтэй залуучуудаа ард түмэн хамгаалтанд авах хэрэгтэй. Та нар чадахгүй дээ. Facebook дээр гоншгоноос юу ч чадахгүй байна. Гомдмор. Них худлаа их орондоо хайртай бөөдөнгийн хувьсгалчтал та нар. Гэртээ бөөдөн дээрээ суугаал халбаг жонхуугаа идээл. Тэгээд өнөөдөр л хоолтой амьдрэж ивэл маргааш хамаагүйгээд ботцсон хүмүүс шүү дээ. Эдгээр ямар амар баяа амьдарч байгааг, ямар аимшигтай их мөнгө хулгай хийж байгааг мэдв. Зөв нэг нь хулгайч гэхлээр хулгайч гэж хэлчихээ суучдаг. Ийм л хүмүүс хизээ нэгдэх юм, хизээ өөрсдийнхөө төлөө босох юм, хизээ тэмцэх юм. Урам хугарч шүү дээ. Би 3 жил чарлал зүтгээд идэв. Би одоо намайг дэмжихгүй байгаа хүмүүс, ганцхан хүн намайг дэмжихгүй байгаа хүмүүс яаж их хөрнө аврах вэ? За ингээ хулгайчуд дийллээ. Нүүрсчид дийллээ. Монгол улсаа хятадд зарцсан. Хятадуудад ил давуу ашигтай зарцсан. Ийм бүлгийнхэн яллаа. Одоо эх оронч цуглаа. Энэ 126-г тараая. Босъё. Ард түмэн эрхээ эдлээ, тэмцэе. Монгол ардын намыг сонгохгүй бай. Арчсан намыг сонгохгүй бай. Сум нь сумаасаа, баг нь багаасаа, аймаг нь аймагасаа, хороо нь хорооноос нэр хүндтэй шудраг хүмүүсээ хэдүүлээ их хурал руу явуулъя. Талбар руу гарнаа хэвээр. За тултан зөвхөн шонхрууд хэвээр.